За миний ажил амьдралд хамгийн их нөлөө үзүүлсэн зүйл гэх юм бол би эцэгхийн хүмүүжил гэж хэлэндээ. Багаас минь аав ээж хоёр маань хүнтэй эвтэй бай. Хүнийг битгий ялгарлаж харьц. Тийм ээ? Худлаа хэлэхгүй, хуурм хэлэхгүй, шудраг бай гэдэг энэ одоо хүмүүжлэр, энэ сургаалаар одоо ажил амьдралдаа одоо ингэж мөрдлөг болгож ингэж өнөөдрийг хүрлээ шүү дээ. Энэ бол эхлээд хүүхэд ахуй насанд минь одоо харан ирсэн тэр хүсэл сонирхол байлаа. Тэгээд хүсэл сонирхол маань одоо энэ мэргэжлийг сонгоход хүргэсэн. Мөн одоо хүсэл сонирхол маань цаашлаад миний амьдралын томоохон байр суурийг эзлэх хэмжээнд хүрсэн. Энэ мэргэжилдээ би одоо дурлсан, хайрлсан. Одоо өдий 34-5 жил хамтдаа явж байгаа. Хамгийн үндсэнтэй зөвлөгөө гэх юм бол мөн л одоо аав ээжийн минь сургаал өгөл байна л да. Энэ болгоныг захиж хэлснээр энэ болгоныг санаж одоо бодсноор амьдралдаа би бас хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл одоо амьдралынхаа мөрдлөг болгож ингэж явж байгаа. За төвшин жаргалаа чи. Залуу байгаа дээрээ л илүү их хичээж, илүү их хөдөлмөрлөж, илүү их зүтгэж амьдраараа. Ингэхийн болоод одоо хөдөлмөр хүнийг бий болгодог гэдэг шиг одоо хизээ нэгэн цагт энэ хөдөлмөрийнхаа үр шимийг ингээд одоо үзэн шүү. Одоо залуу байгаа дээрээ илүү хөдөлмөрлөж, илүү их хичээгээрэй гэж л одоо захий да, төвшин жаргал да. Үзээд өнгөрөх хорвоог үрдэн юм шиг бодож, үдлээд буцах амьдралыг мөнхийн юм шиг санаж, залуу өдөр насаа хөгшрөхгүй юм шиг санаж, зам твийн илгэн дээр туйлж яваа дүүнар минь ээ. Өнгө алаг энэ хорвоо дээр өөрийн сайндаа чи төрөөгүй, өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах өндөр их тавилан хайрлсан аав ээжтэй л баярал. Энэ одоо шүлэг санаанд орлоо. За, ер нь бол тэгээ залуучууд маань одоо үеийн залуучууд бидний үеийн залуу одоо насны байсан үе өөр л дөө гэлээхтэй залуучууд одоо энэ байдлаар таны үе өөрөө бидний үе өөрөө гэс нэг ийм хандлага байгаад ах шиг байдгийг харагдаад байдаг. Гэхдээ хүн болох багаасаа хүлэг болох унгнаасаа гэдэг ардын сайхан үг биш үү дээ залуус минь. Эрсдэл гэхээсээ илүү одоо оновчтой шийдвэр гэх юм уу да. Одоо жишээ нь би соёл урлагийн сургуулийг төгсөөд за манай ангийнхан чинь одоо хотод үлдэн за хөдөө орон нутаг руугаа хуваарлагдах нь хуваарлагдана гэл одоо хүүхдүүдийн одоо яг тухайн үеийн төгсөж явах нөхцөлд бол одоо хүмүүс чинь ингээл заа эзгэл ингээл бас хаана яаж амьдрах энэ төрөө бас чинь бас бодно штэ. Гэтэл би ерөнхийдөө залуухан байхдаа гэх юм уу да ер нь хотод үлддэг байсан юм уу да. Одоо ингээд үеийнхээ одоо жүжигчдийг хараад байхад одоо ингээд ажиллаад амьдраад одоо ингээд илүү одоо амжилттай юм шиг одоо хөдөө орон нутагт амьдарч байгаа уран бүтээлч бид нар одоо ямар нэгэн байдлаар бас одоо зарим нэг уран бүтээлээс хоцрогч гэдэг юм уу энэ байдлаа ингээд бодоход хотод амьдардагч байж үү гэсэн байсан болоо да гэсэн нэг тийм бодол бол үе үеийн залуу байхад орж ирдэг байсан. Гэхдээ миний хамгийн оновчтой зөв шийдвэр бол Эрдэнэт хотын маань театр байсан гэдгийг би энд бол онцлон хэлж байгаа. За Эрдэнэт хоттой ирж амьдарснаар би сайхан хань ижилтэй, хоёр сайхан охины ээж, энэ сайхан хамт олонтойгоо удаан жил ингээд сайхан амьдарч байгаа маань Эрдэнэт хотыг зорин ирсэн анхны сонголт бол маш том эрсдэл гэхээсээ илүү оновчтой сайхан шийдвэр байсан. Одоо энд л би одоо суугуул хэрнээ төрсөн юм шиг, уугуул юм шиг одоо ингээд энэ сайхан үдээ зэрэгтэй сайхан амьдарч байгаа минь энэ бол миний одоо энэ амьдралын аз жаргалын
ажлын маань хамгийн одоо оновчтой зөв шийдвэр байсан гэж би боддог шүү. Одоо мэргэжлийн онцлогч юм уу маш их амархан баярлаж, маш их амархан сэтгэлээр унж, гутрагч гэдэг юм уу хизээч эргээд босч ирэхгүй ч юм шиг одоо тийм үе бол ёо хизээч чадахгүй юм шиг за энэ дүрийг үнэхээр хийж чадахгүй байна да гэж ингээд сэтгэлээр унах одоо тиймэрхүү үе бол байна шүү дээ биднэрт. Яг энэ үедээ бол залуу байхдаа нэр үнэхээр хөгжим сонсоолстой ингээд инээд алдаастаа ингээд бүжиглээд ингээд босоод ирдэг байлаа шүү дээ. Одоо бол би ингээд өөрийгөө анзаарахад бол илүү өөрөө өөртөөгөө айгүй ярьдаг болсон. Чи яагаад ингэж байгаа юм? Чи ийм байсан бол яагаад энэ мэргэжлийг сонгосон юм? Чи ийм хэмиг хийж чадахгүй байсан бол яах гэж энэ жүжигчин мэргэжлийг сонгосон юм? Чи өөрийгөө хар. Чи ямар байсан бэлээ? Одоо ямар болчиход байна? Энэ дотоод хүнээ би загнана, зэмлэн, урам хайрлна, толтойгоо харьцна, өөр одоо толон тарж өөртөөгөө ярьж, өөрийгөө зэмлэн, өөрийгөө шагнана, дотор хүнтэйгээд илүү их сайн зөвлөж ярьдаг болсон юм шиг л байх юм. Одоо ингээд бодоход хүүхэд байхдаа би самбар дээр одоо тэр үед чинь шохоо мохоо ховрштэй нэг цагаан чулуулуугаар ингээд төмөр хашаатай бид нар чинь өдөөний айлууд чинь ингээд төмөрн одоо нэг шиг өнгөнгийн миран гоё хээ хоортой тийм байдгүй нэг юм сулгой бор мор ч юм уу сулгын ногоо могоо ч юм уу тиймэрхүү өнгөтэй байдаг байсан. Тэгээд газраас ингэж дэж байгаа нэг цагаан одоо барилгын шохоо мохоо ч юм уу тэрийг олоод ингээд хашааныхаа хүүхдүүдтэй нэг хөрш айлынхаа хүүхдүүдийг суулгаж агаад ингээд үсэг заагаад ингээд самбар дээр ингээд одоо багшуулж их тоглодог байлаа л да. Тэгээд тэр утгаараач бас нэг миний одоо ажлаас гадуур хийгдэж байгаа бас нэг нөлөөллийн ажил бол одоо жүжигчин болох сонирхолтой хүүхэд багчуудыг одоо мөрөөдөлд нь хүтэж хүргэх за жүжигчин болоход нь одоо мэргэжлийн одоо ур чадрын хичээлийг заах мөн одоо хүүхдүүдийг одоо хүмүүжил төлөвшөлд нь Монгол зөв хүн болж төлөвшөлт нь одоо багч гисэн нөлөөллийн ажил гэдэг утгаараа би одоо хүүхд залуучуудын театрын дэргэдээ бас драмын дугуйлан хичээлдэг. Тэгээд энэ одоо багш болно гэж багада бас мөрөөдөл одоо сэжүүр маань тэр байсан болоод ч тэр юм уу хүүхд багчуудтайгаа бас дугуйлангаа хичээллүүлж явж байгаа. Бас олон жил болж байна да. Одоо түрүүчээс шавнар маань төгсөөд жүжигчин болоод хамтдаа энэ алтан тайзан дээрээ ээж охин эгч дүү эмээ зээ ач болоод ингээд тоглож гэн гэдэг чинь энэ бол ер нь л одоо сайхан хувь заяа шүү дээ. Миний бас нэг боддог зүйл байхгүй юу? Нэмэх тавь гэсэн тийм нэвтрүүлгийг хөтөлж явуулах юмсан. Ер нь юу бодож ямар хүсэл мөрөөдөлтэй одоо юу хий одоо тэтгэврт сухаар юу хий гэж боддог бол энэ төр гэсэн нэг тийм одоо тэр сайхан тэр одоо тэр сэтгэлийн нуудлах ярилцах одоо үеийнхэнтэй гэсэн үг шүү дээ. Тэстэ дундаа данхтаа цайгаа тавьж байгаа сайхан ярих одоо тийм одоо нэвтрүүлгийн одоо сэдв хүртэл одоо надад ингээд бий болчиход байгаа. Хугацааг нь бол хэлж мэдэхгүй байна. За миний мөрөөдөл гэх юм бол би сая одоо 24 онд одоо соёлын яамнаас зохион байгуулсан одоо уран бүтээлийн төсөл шалгаруулах хуралдаанд үлгэрийн цаг одоо төслөөрөө шалгараад энэ бол миний одоо энэ ажил мэргэжлээ хийж байгаагийн хувьд маш том амжилттай ажил болсон гэж би бодож байгаа. За тэгээд соёлын яамны уран бүтээлийн шалгаруулалтанд ороод шалгараад за үлгэрийн цаг явуулын гэр театр гэсэн энэ сайхан одоо театрын дэрэгдэх үлгэрийн цаг явуулын гэр театр гэдэг энэ театраа байгуулсан. За тайз маань бэлэн болсон. За энэ тайзныхаа шийдлийг бол монгол гэр хэлбэрээр имэн одоо хүүхдүүдтэйгээ суугаад үлгэрээ ярих. За машин дээрээ үлгэрийн цаг явуулын гэр театр гэдэг энэ одоо ингээд том одоо реклам сурталчилгааныхаа юуг машин дээрээ хадаад хөдөө орон нутгаар хүүхэд багчуудаа шавуулаад үлгэрээ яриад өв соёлоо түгээж өв соёлоо өвлүүлэн үлдээх зорилго маань одоо ингээд нүдэнд харагддаг.
хүн одоо бодсон сэтсэн одоо нүдэндээ төсөөлж чадсан ажлаа хийж чаддаг гэж одоо яг энэ байдлаараа би бол үлгэрийн цаг явуулын гэр театраа одоо үлгэр чимээгээр ингээд хөтлөөд одоо 408 зохистой хөдөө орон нутаг аймгийн төв бүх хүүхдүүдтэй одоо очиж одоо үлгэрээ ярьж өгнө гэсэн одоо энэ хүсэл мөрөөдөл маань байдаг. Энэ мөрөөдөл маань ч гэсэн одоо биелэх байхаа гэж би бодож байгаа. Жүжигчин гэдэг энэ нэр хүндтэй ажлыг одоо хийгээд 34-5 жил болж байна. 91 онд төгсөж ирээл одоо энэ сайхан театрда энэ сайхан алтан тайзан дээрээ миний бүхий л цаг хугацаа амьдрал залуу нас маань одоо ингээд өнгөрч байна шүү дээ. Одоо үргэлжилж байна шүү дээ. Одоо өнгөрч байгаа одоо ингээд үргэлжилж байна тийм үү. За энэ ч утгаараа одоо энэ сайхан мэргэжлэрээ ингээд олон жил ажиллаж байгаагийн хэрэг юу вэ? Үзэгчдтэй л одоо ингээд сайхан эерэг хандлагыг үлдээсэн, эерэг сэтгэлийг төрүүлэх тэр сайхан дүрийг одоо дүрээр минь илүү таньдаг байгаасай гэж би боддгийн. Намайг зорин ирсэн явдалд маш их баярлалаа. 3 сарын 7-нд буюу одоо мартын 8-наар нийт эмэгтэйчүүд, эхчүүдтэй зориулаад Хатан сэнтийн хайлан нэртэй одоо миний нэг хүний жүжиг буюу монодрамыг одоо бүх эмэгтэйчүүдэд хүрэлцэн ирж үзээрэй гэж урьж байна. За би энэ жүжигээрээ дамжуулаад их хүний, ээж хүний, их оронч эмэгтэй ямар сэтгэл зүйтэй, ямар их сэтгэлийн хүч тэнхээтэй, ямар их хайр инэрлэлээр хайлж байдаг ийм сайхан одоо их хүний тухай жүжигээ та бүхэндээ зориулан танилцуулахад бэлэн болоод явж байна. Та бүхнийг хүрэлцэн ирж үзхийг урьж байна. Хаан эцэгч нь чамайг ухаан орсон цагаас нь эхэлж улаан гол таслахыг зааж сүүний үнэр нь арилаагүй чамайг сүнсийг чинь тамруу зарсан.